John Ronald Reuel-Tolkien зохиолыг бичсэн Sarah Stephen King-ийн зохиол хараас ч юу ч болж чаддаггүй. Тамд очиж чадвараа өдрийг гэсэн жижиг зөвхөн өдрийн хоёрын зөв зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт тавтай морил. Зохиолч Цогтбаатарын Ууган баяр хар хөх эмэгтэй. Яагаад ч юм урд өмнө огт төрж байгаагүй бодвол толгойд эргэлдэх боллоо. Бүр огт уулзаж таарч байгаагүй хүнтэйгээ ярилцаж хэн нэгэн дамин чухал хэрэгцээгээр нь туслагсан гэсэн нэгэн бодвол амар заяа үзүүлэхэ байв. Гэхдээ нөгөө л идэх өмсөх биш огт өөр зүйлэр. Огт өөр маш чухал зүйлээр тусвалж амьдрах итгэл өгч урд өмнө огтхон ярилцаж үзээгүй тийм сэдвэр ярилцахыг хүсэх боллоо. Чухам яагаад гэнэт юу болчиход тарих толгойд минь гинтийн ийм шуурх хуйлрах болсныг ойлгосонгүй. Яг энэ бодолдоо эргэж яах ёстойгоо мэдэхгүй байхдаа би түүнийг олж харав. Нэг л тийм өвөрмөц харц татах нууцлаг өвдөстэй хар хөх эмэгтэй. Тэр нэг өдөр гэрийнхээ цонхоор гадаг ширтэн зогсохдоо түүнийг олж харна гэж санаагүй. Түүний хүзүүндээ зүүсэн хар хөх өнгийн альчуур хамгийн түрүүнд анхаарал татсан. Гадааж ихтэйхэн хүйтэн бүхэл хүмүүс аль байдгаараа зузаалсан байсан ч гагцгүй тэр эмэгтэй л нэмгэн ховцолсон харагдсан. Хавар намрын гэмээр нэмгэн хөрмөн хүзүүний альчуураа бодвол арай илүү гэгээтэйж бараг л ижил өнгөх. Гартаа биелийн өгүүлсэн нь бас л хар хөх. Тэр хар хөхөнгөр ховцолсон эмэгтэй юр яарсан шинжгүй тайван алхасаар цонхны минь доогуур явж өнгөрөхдөө над руу хальтхан харах шиг санагдсан ч энэ нь ердөө л миний хийсвэр сэтгэлийнх. Хар хөх эмэгтэй ер нь бол ийш тийшээ хүзүүг эргүүлсэнгүй явж байсан яг тэр чигтээ нам тайван алхасаар хэсэгхэн хугацааны дараа бараат руугүй болж өнгөрсөн дөө. Тэр эмэгтэйг харсан хамгийн анхны тэр тохиолын дараа тархины минь мухарт нэгэн хар хөхөнг тунарчихсан. Эмэгтэй царай төрхөн ер санаанд үлдсэнгүй ердөө л хар хөхөнг. Явж буй хар хөхөнг, цонхны минь доогуур алхаад өнгөрсөн хар хөхөнг, магадгүй над руу хальтхан харсан хар хөхөнг. Түүнээс хойш хэдэн өдрийн турш энэ тэрүүгээр явж байхдаа өөрийн эрэхгүй хар хөхөнгийн ямар нэгэн зүйл дээр нүдний минь харц очоод наалтчихдаг болсныг гинэтхэн анзаарав. Ингээд энэ хар хөхөнг миний хамгийн дуртай өнгөлж байгаа шиг байна. Эсвэл бүр угаасаа л дуртай байсан болов гэсэн нэгэн бодол төрөөд өнгөрөх шиг. Өвөл цаг болохоор нар эрт гудайжээ. Харанхуй болохоос арай өмнөхөн гэртээ орж амжлаа. Эхнэр ажлын шаардлагаар гадагшаа голон хоногоор явчихсан. Харин хүүхэд маань хадмын дэгаа болохоор гэрт намайг хүлээсэн хинч байсангүй. Хацар нүүр чимчигнээд хурууны үзүүрүү даарчихсан байсан болохоор хурдхан шиг л халуун юм уухаар яарав. Гутлаасаа хөлөө суглангуудаа шууд л галын өрөөрөөгөө дэгдлээ. Аягны шүүгийг нээгээд өөрийнхөө аяганд нэг хүрснээ олон аягны хамгийн цаад мухарт байгаа нэгэн эмтэрхий хар хөх аяган дээр харц тогтлоо. Хизээч юм хэрэглэж байгаад магадгүй эмтэрсэн болохоор нь хэрэглээнээс асаад хамгийн цаан тавьсан бололтой. Яагаад ч юм хаяагүйг нь гайхсан ч эргэлзэх зүйлгүй эмтэрхий хар хөх аягийг сонголоо. Халуун цайд үргэж аваад ганц нэг оочлонгоо цонх руу явж очив. Яарч дарсан хүмүүс энэ үгээр тэр үгээр холхилдон өнөөх нүдэнд минь турдаг хар хөхөнг алга. Ингээд тэр хар хөх эмэгтэй юм хүмүүс юм бол тоо гэсэн бодол тархинд минь алгуурхан хөлхөн орж ирэхдээ яг зэрэгцээд өнөөх маань байшингийн булан төрсөөр гараад ирлээ. Өнөөх л янзаараа аяархан айдуухан яарч дарсан шинжгүй тайван гихч налхсаар яг наашаа төгөж айсвэ. Хар хөх эмэгтэй. Ямар ч байсан энэ удаад царай төрхийг нэг сайн тогтоож харъя гэж шийдээд хүлээлээ. Хар хөхөнгийн альчуураараа нүүрнийхээ ихэнх хэсгийг битүү ороочсон. Бас дээрээс нь доошо баг зэрэг тонгойсон маягтай алхаж яваа болохоор царайг нь сайтар арах гэсэн миний санаарх л бүтэхгүй нь бололтой. Түүнийг нүд салгалгүй ширцээр зогсохдоо урууландаа дгүүлсэн аягтай цаанаасаа оочлохооч мартчихж. Гэтэл гинтгэн өнөөх хар хөх эмэгтэй цонхны минь яг харалдаад ор зогсчихлоо. Тэгснээ эрүүгээ дээшрөгж надтай харц мөргөлдөв.
Би хэсэгхэн зур яахан мэдэхгүй хөшиж өргөхөд өнөөх эмэгтэй нүрэ ороосон альчуураа доош болгоод намайг таньдаг аятай гараараа нэг дололснаа нэг гуниг тайхан нэмсгэлээд хариуж хүлээлгүй цаашаа замаа хөн одлоо. Удалгүй эмэгтэй харагдхаа болов. Миний таньдаг хүн билүү гэсэн эргэлдсэн нэгэн бодол толгойд эргэлдэж хаана хизээ байж болохыг санах гэж хэрэндээ жармасан ч үр дүнд хүрлсэнгүй. Эцэст нь түүнийг урд өмнө огт харж байгаагүй гэдэгтээ итгэв. Гэтэл бас л тийм баймааргүй санагдана. Хар хөх эмэгтэй яахарахгүй над руу хараад гараараа далалсан бас инээсэн шүү дээ. Яагаад тэгэж таним харсан хэрхэв? Би учрыг нь бодод олсонгүй. Ямар тач түүнтэй харц мөргөлдсөн завшааныг ашиглаж царай төрхийг нь сайн харж амжсан. Тавчхандаа бол царай алиг нэгэн гэхдээ миний танихгүй тийм царай. Олон дахин бодож элдвийн тамаг дэвшүүлсэн ч эмэгтэйг тэрл болов гэх тамаг ер төрсөнгүй. Мэдэхгүй юм. Ингээд л би мухардчихлаа. Эмэгтэй хамаг санаа бодлыг минь булааж аваад доторхийг минь юучгүй хоослоод яваад өгчихсэн юм шиг хачин жигтэй сэтгэл төрнө. Толгойд хар хөх эмэгтэйгээс өөр юу ч үл бодогдно. Гайхсан байдалтай цонхоор ширтэн зогссоор. Өнөөх маань буцаад хүрээд ирэх чинь билүү гэсэн нэгэн горидлого санааны үзүрт эргэлдэнэ. Аягтай цаа маань хөрчихсөн байгааг дөнгөж анзаарангуудаа би цонхноосоо холдож ховсдогдсон мэт байдлаасаа өөрийгөө хүчээр салгав. Хар хөх эмэгтэйг хараад өнгөрсөн ахархан жаахан хугацаа дэндүү чамлалттай мэт санагдахад маргааш ягийн цагт хар хөх эмэгтэй үүгээр яваад өнгөрч магадгүй. Тэр цагийг хүлээе хэмээн өөрийгөө тавьшруулад хажуу өрөөрүүгээ зүгэллээ. Бүрэнхий дөххийн үед би цонх руу явж очлоо. Мөнөөх хар хөх эмэгтэйг дахин нэг удаа сайтар ажиглавал хэн болохыг нь санах чинь билүү гэсэн бодол эргэлцсээр. Гэхдээ би өөрөө түүнд харагдахыг хүссэнгүй. Зүгээр л олсоос нэг сэмхэн ажиглчихмаар. Ингээд нэг их бодолгүй би түүнийг олж харлаа. Өнөөх л замаараа наашаад өгөж айсвэ. Ойлгомжгүй хачин жигтэй нэгэн догдлол намайг эзэмдэхэд би цонхныхоо нэгэн болон руу шигдэж биеэ нуулаа. Харин харцаа салгасангүй. Хар хөх эмэгтэй өнөөх л янзаараа яарамгүй тайван алхасаар явснаа манай цонхон доор ирээд хэсэгхэн зур зог тусаж дээш гарснаа алхаагаа цааш үргэлжлүүлэн явж одлоо. Яг л өчигдрийн нэгэн адил огт танихгүй нэгэн хэмээн дүгнэв. Харин өөртөө жигтэйхэн дургу хүрлээ. Энэ удаад би тэр эмэгтэй рүү хараад гараараа далчаад болохгүй юм байгаагүй. Яагаад ингэж яахан хүүхэд шиг хөшгөний ард нуугдваа гэсэн бодол төрөхөд жигтэйхэн сандарлаа. Ингмэгцээ яран хувцаслаа. Яагаад болохгүй гэж тэр хар хөх эмэгтэйтэй очиж уулзъя хэмээн шийдээд аль байдгаараа ярав. Тэр эмэгтэй болон ториод лалгуулчих юм шиг санагдахад хүзүүндээ оролт зүүж цаг алдахыг ч хүссэнгүй. Гутал хөрөм гүйцээ. Хар хөх эмэгтэй алгаад өнгөрсөн замаар яаран дэгдэж байшингийн буланд хөрөв. Тэгснээ зог туслаа. Хэрвээ тэр хар хөх эмэгтэй надтай адил хүн юм бол одоо нэг холгүй алхаж явах ёстой. Харин огтөр зүйл. Магадгүй сүнс ч юм уу нэг тиймэрхүү ер бусын зүйлэл харагдахгүй байж мэднэ. Гэж бодоод тайван алхасаар байшингийн буланг тойрлоо. Тэгээд инээд хөрөв. Энэхэн зур юун ч их юм бододг юм бэ гэж өөртөө хэлхээс өөр арга байсангүй. Эмэгтэй манай арын байранд амьдардаг бололтой бөгөөд голын урц руу чиглэн алхах ажээ. Би түүнийг яваад орчихоос өмнө гүйцхээр шийдэж хурдаа нэмэн гүйлээ. Тэгэд нилээн ойртож очингуудаа уучлаарай эмэгтэй хэмээн дуудлаа. Хар хөх эмэгтэй зог тусан над руу эргэн хараад амаа битүү ороосон хар хөх алчуураа доошлууллаа. Тэрээр хэсэгхэн зур намайг нэг их сонжсон мэт харж байснаа яг л өчигдрийн шиг инээмсэглэв. Дулаан зөөлөн хэрнээ гунигтай бүдэгхэн инээмсэглэл. Би хэсэгхэн зур юу гэхээ мэдэхгүй бүр хөшөж өргөлөө. Сайн уу? Та намайг дуудсан уу? Гэх хар хөх эмэгтэй айдуухан хоолой намайг бүр барьцаалтуулж өргөхөн тэр. Тийм ч гэжтэй юу л да өөрөө нэг л таньдаг хүн шиг харагдаа тэгэл. Тийм үү. Тэгээ таньдаг хүн чинь биш үү? Харин тийм ээ. Намайг уучлаарай төвгөдчлаа. Ингээд таны хэн гэдэг вэ? Ингээд шуудхан л нэрийг минь асуучих нь гэж санаагүй болохоор бяцхан гайхас хийгээд өнгөрлөө. Би нэрээ хэлэхээс цааргаллаа. Тэгээд зүгээр л хоолоогоо засаад наашаачгүй цаашаачгүй хэсэгхэн зур доороо эргэлдэв. Тандал цонхоор харж ядгүй. Гүй тийм биш. Юу хаяал эхнэр хүүхэд маань байхгүй байгаа болохоор жаахан уудаад хүү дээ. Тэгээд л энэ тэрийг ажиллаж явсан хэрэг.
Ингээд та энэ байранд амьдардаг юм уу? Тийм ээ. Гэхдээ одоо энд нэг их удаа амьдрахгүй байхаа гэж найдаж байна. Нүүх гэж байгаа юм уу? Тийм ээ. Бүр мөсөн нүндээ. Ингээд гадаа их хүүтэн минь та орж аяг халуун цай авахгүй мó? Тэгээ болохгүй юу ах вэ? Эмэгтэй гэртээ ганцаараа амьдардаг бололтой. Бас үүнээс илүү сонирхол татах үз нэг зүйл ажиглагдсан нь түүний гэр яг л эзнийхээ хувцас шиг хар хөх юм. Бөөдөнгийн бүрээс цонхны хөшиг, толны хүрээгээд л байдаг бүхэл эдэмс нь хар хөх ажээ. Өөрөө хар хөх өнгөндөх дуртай бололтой гэсэн үг өөрийн ирэхгүй амнаас урсан гарлаа. Харин эмэгтэй үүнд хариулсангүй. Энэ эмэгтэй ер нь надтай ямар нэг юмэр хүмүүн үү гэсэн асуулт өөрийн ирэхгүй урган гарч ирэв. Эмэгтэй гэртээ орж ирээд намайг зочны өрөөнийхөө буудлын дээр суулгаснаас хойш нэг ч үг дуурсангүй. Би түүний авчирсан аягтай цайнаас амсах гэж яарсангүй. Аягны хувьд мэдээж бас л хар хөх. Эмэгтэй буудлын нөгөө зүрд суугаад над руу үе үе ширтэн харна. Би юу гэх мэдэхгүй хэд удаа дэмэл хоолоогоо зассан ч ямар нэгэн яриа үсгэж чадсангүй. Тэгсээр эцэстээ гэнтгэл өөрийгөө гайхахад хүрлээ. Би ер нь яах гэж энэ хүртэл ява танихгүй эмэгтэй гэрт орж ирчгээд өөрийгөө ч цовоож энэ эмэгтэйг ч өмөлж гойрхов гэсэн бодол төрөв. Тэгээд ерөөсө хурдхан шиг л гарыг химэн шийдэн өндийтэл хар хөх эмэгтэй надтай зэрэгцэн өндийлөө. Тэгснэ ийм яруу яваа юм уу гэж хэлэхэд нь миний гайхах баярлах хоёр зэрэгцэв. Үгүй надад нэг яриадах шалтгаан байхгүй гэж хэлэхдээ би хэдийн буудлын дээр буцаж суусан байлаа. Ингээд та яагаад эндээсээ явах гэж байгаа юм бэ? Түрүүн гадаа та тэгж хэлсэн. Би ганцхан энэ байрнаас явах гэж байгаа юм биш ээ. Энэ ертөнцөөс, энэ амьдралаас бүр явна. Уучлаарай. Энд чи юу гэсэн үг вэ? Нэг гайх хэрэггүй дээ. Би энд ердөө л өөхөх өдрө хүлээж байгаа юм. Үүнд нэг их сонирхож хачрах зүйл байхгүй л дээ. Хүн болгоны туултгал зам юм чи. Та их хүн дөвчин тусаа юу? Үгүй миний бие цоо ирвэл би зүгээр л амиа орлох гэж байгаа. Тийм үү? Үгүй. Би юу ярих гэдэг нь. Намайг уучлаарай. Би ийм үг сонгорно гэж бодсонгүй л дээ. Жаахан балмагдчих шиг боллоо. Намайг зөвөр ойлгоорой. Зүгээрээ би ойлгож байна. Их бүдүүлэг санагдаж магадгүй. Гэхдээ асуухгүй чадахгүй нэ. Танд амиа орлох ямар янзын ноцтой шалтгаан байгаа юм бэ? Ноцтой гэдэг юм юу ч байхав те. Товчхондоо бол энэ хар хөхөнгнөөс болол би бүр бөдөлж үзлээ. Би амьдралдаа анх удаа л ийм зүйл сонсож байна. Байдгал нэг өнгө бүр яахаараа нэг хүнийг амиа орлох хэмжээндээ бачдаг байна. Харин л те ингээд танд энэ хар хөхөнгө юу утгатуулж байна? Энэ өнгөнөөс та юу мэдэрч байна? Юу ч хэмээр мэдээ. Яг үнэндээ бол би энэ өнгөнд их туртай юм шиг санагдаж байна. Нэг тийм амьдралын чухал зүйл шиг ч гэмээр юм уу? Би сайн тайлбарлаж чадахгүй байна л да. Гэхдээ ямар ч тач юмс яг л ийм хар хөхөнгө байх ёстой юм шиг л санагдаж байна. Гэхдээ тийм байлаа гэд энэ өнгө хүнийг амиа орлох хэмжээнд аваач гэж үг нэг л сайн ойлгохгүй л да. Хэрвээ та цааргалахгүй бол надтай сэтгэлээ хуваалцаж болно штэ. Миний зүгээс танд ямар нэг зүйлээр туслах боломж байвал би маш их баярлах болно. Тийм үү? Аштай юу та? Надад тусламж илүүдэх хэрэггүй л байна. Би гинтхэн л хайж байсан зүйлээ олчихлоо хэмээн бодов. Хэн нэгэн хүнд маш чухал зүйлээр тусвалж амьдрах итгэл өгнө. Тийм ээ. Яг энэ бодлол намайг сүүлийн хэдэн өдрийн турш эерэх болсон шүү дээ. Та ярил та. Ингээд танд гэр бүл өгөөд зү. Өмнө нь байсан. Одоо бол хариугүй юм шиг байна. Таны нөхөр чи одоо хаана байгаа юм бэ? Харин л дээ. Би уг нь хайжлана. Гэхдээ одоо олдохоос өнгөрсөн юм шиг байна. Тэгвэл хүүхдийн тухайд би хоёр хайртай үгээ золгүй байдлаар алдсан. Тун гинтийн болсон. Намайг уучлаарай. Танд хэцүү байгаа хамгийн гол шалтгаан энд байж. Намайг үнэхээр уучлаарай. Ингээд би хэсэг зуур юу ярихаа мэдэхгүй хий дими санаа алдхаас өөр шийдгүй суусаар энэ байдлаас санаа зовхдоо. Ингээд танаа нөхөр бас энэ хар хөнгөн дуртай юу гэд асуучихлаа. Би өөрийгөө шал дими балаа юм асуучих уу даа хэмээн санаа зовниж байтал мөн үг хэмэгтэй нэг хачин жигтэй муших шиг болсноо. Маш их дуртай. Харин миний хувьд л үндэ эсэргээрээ шүү хэмээн хэллээ. Тэгвэл та яагаад бүх зүйлээ юм өнгөөр энэ бүхэн манай нөхрийн сонголт гэхүү дээ. Үнэндээ бол энэ өнгө нас орсон хүүгийн дуртай өнгөсөн юм. Нөхөр маань хүүгийнхээ энэ өнгөнд дурлдагт их дургүй ханддаг байлаа. Жаахан хүүхдийн байж арай өөр тод өнгө сонирхож болдгүй юм байхтай гэдэл хөмсөг зангиддаг байлаа. Харин хөөдмөн тохиолдсон тэр золгүй явдлын дараагаас эхлээд байдал өөрөөр иргэсэн юм. Ажил явдал өнгөрөөд нэг бодолгүй нөхөр маань бүхнийг хар хөх өнгөөр бодож эхэлсэн. Түүний хийсэн сонголтууд зүм хар хөх.
Нэг их удалгүй гэрмэн тэр аяараа хар хөхөнгөн тужигдж дуусахад дараа нь миний ээлж ирсэн. Миний хэрэгэлдэг юм бүхнийг өмсдөх хувцсыг минь хүртэл бүгдийг нь хар хөх байх ёстой гэж шаардаж эхэлсэн. Энэ бүхэн надад ямар аимшигтай байсныг та төсөөлж гинөө. Эцсийн эцэд би ч бас хүүгээ алдаад эмгэнэн гашуудж өсөх их хүн шүү дээ. Тийм ээ төсөөлж гин. Үнэхээр аимшигтай, хүнд хэцүү байж. Гүй бити утлаар. Үнэн дээр чи юу ч төсөөлөөгүй. Чи өөртөө төсөөлсөн гэж бодож байгаа тэр бодол чинь ч бодлаа. Би хариу хэлэх гэсэн боловч үгээ буцааж залглаа. Харин өөртөө энэ эмэгтэйгээс болгоомжлох хэрэгтэй хэмээн нууцхан сануулав. Эмэгтэй намайг нүд салгалгүй ширтэж байснаа нэг их гомдолтойгоор уртаагагчин санаалдаад өмнөхөөсөө харьцангуй зөөлөн хоолгоор ярьлаа. За намайг уучлаарай. Та юу мэдхэвдээ би арай л түрэгдчихлээ. Зүгээр дээ. Ингээд та нөхрийнхөө байр байдлын талаар эмнэлэг тандаж үзсэн үү? Үнэн дээр хэд удаа тийм орлого хийсэн ч бүгд бүтлгүйтсэн. Нөхөр маань эмнэлгийнхэнтэй уулзахаар л цоо ирүүл болж өрдөг юм. Харин ч бүр эсэргээрээ би өөрөө сэтгцэн өвчтөй галзуу хүн шиг харагдаад эвгүй байдалд ордог гэж. Халаг гэж. Тийм шүү. Би танд яаж туслах вэ? Харин л дээ. Би уг нь тусламж авмаар л байна. Та ч өөрөөр чинь туслуулах арга мэдэхгүй байна. Ямар тач нэг имийг зөргөлөөдгүй. Та амиа орлох гэж битгий яраарай. Хүний амь гэдэг хамгийн үнэтэй зүйл шүү дээ. Дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсийн ихэнх нь дахиад нэг хоногч болтгүй илүү амьдрахын тулд байгаа бүхний зориултыг мартаж болохгүй шүү. Би энэ үгээ их л урам зоригтой, итгэл үнэмшил төрүүлэх үйц байдлаар хэлэх гэж хичээсэн ч түгдэрч оцоод нэг их олигтой болж өгсөнгүй. Хар хөх эмэгтэй намайг сонжих мэд харцаараа нүд салгалгүй ширтсээр. Тэрээр муухан мушиж инэх айдав. Нөгөө л гонигтэй бүдгхэн инээмсэглэл. Эмэгтэйг юу ч хэлэхгүй нүдэ хэмээн бодож суутал та энэ өнгнөөс айхгүй байна уу хэмээн ямар ч хөггүй сэтгэлийн хөдөлгөөнгүй хоолоогоор асуухад би өөрийн ирэхгүй давг хийдэл цочлоо. Би юу гэж хариулахаа мэдсэнгүй. Яагаад айх ёстой гэж хэмээн хэлмээр санагдсан ч хэл гацаж орхиод би үнэхээр энэ өнгнөөс айдаг маш их айдаг гэсэн нэгэн бодол толгойд харван орж ирлээ. Би юу ч юм хэлмээр санагдаж амаа нээсэн ч ямар ч бай гаргаж чадсангүй. Хамаг сэтгэл минь аль хэдийн айдаст бүрэн авцсныг би гэнэт анзаарлаа. Хар хөх эмэгтэй над руу сонжсон байртай харна. Манай нөхөр өөрөө энэ бүх хар хөх орчин бүтээчгээд эцэстээ өөрөө түүнээс айгаа зүгтсэн юм. Би түүний хүлээсээр залхаж хүслээ. Болтгсон бол би түүнтэй адил галзуурч юмсан. Та чи юм гэдэг санснаар болох штэ. Та харин намайг түүнтэй адилхан галзуу нэгэн болж хувирахад туслахгүйз. Уг нь та их сайн чадах байх. Би гэнтхэн л өөрийгөө яагаад одоо болтол энд суусаар байгаагаа гайхаж хумгүй гарахын төс боллоо. Намайг эргэж чаралгүй хаалга татан гарах үед та дахиад ирхүү гэсэн хар хөх эмэгтэй хоолой сонсгдсон ч би хариулсангүй. Ердөөл хурдхан шиг харих хэрэгтэй энд дэндүү амжигтай байна гэсэн бодол хамаг би сэтгэлийг минь хүйтэн төмрөөр хайрах мэт болоход би хурдаа нэмэн алхлаа. Би гэртээ ирсэн хоноо тэр хар хөх хөнгнөөс яагаад тэгтлээ хайснаа гайхаад барсангүй. Хачин жигтэй төгшүүр хамаг сэтгэлийг минь эзэмдэж ёр тайван сууж чадсангүй. Хар хөх хөнг бүхэл юмс яг ийм л өнгөтэй байх ёстой. Урд өмнө хаан ихтэй сонсож байсан мэт. Би хэрхэн тайвшрах арга ололгүй мөнгөнөж байснаа галын өрөөндөө явж орлоо. Тэгээд аягны шүүгийг нээгээд тэндээс мөнөх эмтэрхий хар хөх аяга гаргаж ирээд ямар нэг юм ууй хэмээн бодов. Гэвч энэ бодлоо гүйцээсэнгүй. Гэнэтгэн жигтэйхэн хурц жигшил төрөхөд хар хөх аягыг шалан дээр шидэж орхилоо. Гайхалтай нь аяг хагарсангүй. Тонгоогоо давтал ердөөл бас дахин нэг эмтэрхий нэмэгдснээс өөрчлөлт харсангүй. Аягны өнгө аягны эмтэрхийнээс улсан уу яасан ямар тач юм уух бодлоо нэг хэсэгтээ орхихоор шийдэв. Энэ шин урд өмнө хүүдийнхээс бүр илүү дордов. Ганцаараа хонж байгаа агчилхүү сэтгэл жихүүцэж зэвхий дагаад хамаг юм цаанаал нэг жихүүн. Өмнөх өдрүүдэд зөвхөн хар хөх эмэгтэй түүний царай төрхөл бодогддог байсан бол одоо түүний аимшигтай харамсалтай амьдрал бас галзуу нөхрийнхэн тухай хүйтэн бодол дотрийг минь жихүүцүүлнэ. Орон дээр баахан хөлбөрөө тайван унтаж чадахгүйгээ мэдээд ямар тач их нэртэйгээ утсаар ярихаар шийдлээ. Хэрэг зүйл ярих нь хамаалга, ердөөл түүнийхээ дуу хоолойг сонсчих бол сайхан тайвширч юм шиг санагдана. Хэдийгээр одоо шүн дунд болсон ч гэлээ эхнэр маань намайг ойлгоно гэдэгт би итгэлтэй байлаа. Ингээд би дэрнийхээ хажууд тавьсан гар утсаа нээж эхнэрийнхээ дугаарыг цуглууллаа.
Уучлаарай, таны залгсан хэрэглэгч холбогдох боломжгүй байна. Автомат хариулагчийн энэ дуу үнэхээр урам хугарахад хүргэлээ. Шөн дунд болчихсон байхад ямар ч хүн утсаа унтраасан байгаа нь гайхах зүйл биш ч гэлээ надад их нэртэй гомдох сэтгэл төрөв. Ингээ тайвшрах өөр ямар нэгэн арга болох хэрэгтэй болох нь тэр. Ямар тач орноосоо өндийлөө. Одоо унтна гэдэг худлаа үзээ гэсэн бодол төрж юу хийхээ шийдэж ядлаа. Ингээд ямар тач цонх руугаа дөхөн хэд алгасан ч яг хүрхийнхөө өмнө зүг тусав. Арайн шүн дундын харанх үед өнөө хар хөх эмэгтэй маань намайг цонхоор гадаг шарахыг хүлээгээд яг харалтаад ор зогсож байвал яана гэсэн бодол төрхөн тэр. Хэдийгээр утгагүй дэми балай бодол байсан ч гэсэн тийм байхыг үгүйсэх аргагүй санагдана. Хүүхдээ алдсан, бас дээрээс нь нөхөр нь галзуурч өөрийг нь орхисон сэтгэлийн гүн хямралтай байгаа эмэгтэй өөрийг нь тайвшруулж чадах хэн нэгэн хүнийг хайх нь зүйн хэрэг. Уг нь өдөр уулзахдаа өөрийгөө тэр эмэгтэй тусалж чадна, амиа хорлох бодлыг нь өөрчилж дөнгөн гэсэн бат итгэлтэй байсан бол одоо бүр эсрэгээрээ эргэж гэж. Юун тэр хар хөх эмэгтэй туслах нь байх вэ? Өөрөө түүнтэй орооцолдож ямар нэгэн гайтай зүйлтэй хутгалтах вэ гэхээс өөрийн ирэхгүй айхаж. Ингэж болгоомжилж байгаа гол шалтгаан бол тэр эмэгтэй манай гэрийн цонхыг мэддэг. Тэгээд намайг тэр цонхоороо өөрийг нь ажиглаж байдгийг маш сайн мэдэж байсан. Нэгэнд цонхыг минь мэдэж байгаа юм чинь хаалгыг минь тогшоход гайхах зүйлгүй гэсэн үг. Яг энэ мөчөд гэрийн хаалгыг хэнийгэн өөртөө итгэлгүй гэмээр айдуухан зүйл нь тогшлоо. Яг л мөнөө хар хөх эмэгтэй гунигтай бүдгхэн инээмсэглэл шиг. Хамаг дотор бал хийгээд явчлаа. Энэ шүн дундын үед тэр амиа хорлохоор шийдсэн галзуу хүүхнээс өөр ямар л хүн хаалган гэж аярхан тогшно гэж. Эхнэрээ зөв хэд онохын оронд өөртөө ямар янзын гай дуудчихва гэсэн бодол тархинд минь цаглаад өнгөрлөө. Тог хийлгэн хаалга тогших чимээ бас дахин сонсогдлоо. Төрүүчийнхээс арай илүү зөрмөг. Ямар тач манад орж ирэхээр хатуу шийдчихсэн хэн нэгний үйлдэл. Би үлми дээрээ дэгцсээр хаалганы өмнө явж очлоо. Тэгээд шагавчаараа харав. Би буруу таамагласангүй. Өнөө хар хөх эмэгтэй жишүү харж зогсоод намайг хаалгаа тайлахыг хүлээхажээ. Би бүр твдэж орхилоо. Ямар тач чимээ гаргалгүй хэсэг зур харзан хар шийдэв. Ямар гайгаар зүгээр яваад өнгөрсөн эмэгтэй араас салбганж очив гэсэн бодол төрөв. Хар хөх эмэгтэй залгсан бололтой хаалгыг минь бүр илүү тас хийлгэн балбах нь тэр. Түнд ямар ч хэрэгцээр алга. Би өөртөө хаалга нээхгүй байхаар хатуу шийдлээ. Хөөе чи хаалга тайлаач. Чи надад тусламаар байна гэсэн биз дээ. Би чамайг тэнд байгааг чи мэдчихэв. Хаалга тайлаач. Би хаалганаасаа хэдэн алхам холтлоо. Цагдаа дуудах гэсэн бодол төрсөн ч хэсэг зур харзан хар шийдэв. Чамд гэж хэлэхэд би яг одоо яг энэ амиа орлож чадсан шүү. Би түүний хэлхийг маш сайн сонссон ч огт хөдөлсөнгүй. Удалгүй хар хөх эмэгтэй мэгшүүлэн уйлж байснаа шат бижигнүүлэн уруудсаар явж одлоо. Яста балаа юм хэмээн өөртөө шивнэн хэлээд хаалганыхаа төгжиг найдвартай эсхийг нэг шалгачаад унтлагынхаа өрөөрөө буцаж иргэлээ. Арай энэ хар хөх эмэгтэй шөнө болго ирээд ингэж хаалга балбах юм биш байгаа да. Хэрвээ тэгвэл их нэртэй юу гэж тайлбарлах вэ? Гэсэн бодол бүр сэтгэл зовоож орхив. Үдэш болжээ. Би цонхороо гадаах байдлыг ширтэн зогссоор. Хар хөх эмэгтэй манад ирсэн тэр шөнөөс хойш хэдэн өдөр өнгөрсөн ч түүний бараа дахин харагдсангүй. Шөн болгон ирээд хаалга балбах вий хэмээн зөвнөж байсан минь илүүц байсан бололтой. Бүр өнөөх байнга явдаг замаараа чалгаж харагдсангүй. Хар хөх эмэгтэйд чухам юу тохиолдсныг бүү мэд. Арай өнөөх ярьж байснараа амиа хорлчихсан биш байгаа да гэсэн бодол төрөгч бас заавал тийм байх албагүй гэсэн нэгэн бодол зэрэгцэнэ. Магадгүй өнөөх галзуу нөхөр нь босож ирээд хар хөх хөнгөнөөсөө татгалцсан ч юм билүү хэн мэдлээ. Юм заавал муугар төгсөх албагүй санаан дурамгүй гинтийн сайн сайхан зүйл болохыг хэн ч үгүйсэхгүй шүү дээ. Одоо хар хөх эмэгтэй тухай мартах хэрэгтэй. Хэдийгээр би ингэж бодогч цонхноос холдож чадахгүй л байлаа. Би түүхэндээ харцаараа хар хөх эмэгтэйг хайж байгаагаа өөрөөсөө нууж чадсангүй. Яг энэ үед гэрийн хаалгыг хэн нэгэн тогшлоо. Би хөл нүцгэн яаран дэгдэж очоод шагавч арааж харалгүй хаалгаа нээв. Хижээл дүү насны нэгэн үл таних авгай зогсоно. Сайн байна уу? Гаруутаас ч холбогдохгүй болохоор гайхаад түр идэрлээ.
Сайн байна уу? Та ч ингэ тэм билээ. Хүй. Дүү минь арай агчаараа тоглоод байгаа юм биш үсттэй. Байрны түрээсийн төлбөр өгөх ёстой хугацаа чинь хэдэн өдрөөр хитрээд байна шүү дээ. Ингэтлээ гайхаад байгааг бодоход чи чинь манай тэр залуугийн ах дүү нь эсвэл ихэр нь юм биш үсттэй. Ямар ч байсан би өөрийнхөө байрны хаягийг андуураагүй гэдгээ л сайн мэдэж байна. За дүү минь, наа тоглоомч арай хитэрч шүү. 3 сарын өмнө над руу зарын дагуу яриад ийшээ нүүж орсноо мартчихсан л гэж бити хэлээрээ дээ. Чи ингэд ирүүл хөнөө галзуу нү? Эсвэл согтуу байна уу? Маа энэ харалтаа надтай хийсэн гэрээ чи энэ байж байна. Ядаж өөрийнхөө нэр усыг мэддэггүй байгаа үсттэй. Гэнтхэн л тариг толгой манарч чигшүүгээд явчихсан тэр. Ингэхэд миний нэр хэн бэлээ? Намайг хүмүүс юу гэж дууддаг вүлээ? Юу вэ, би яагаад санахгүй байна? Миний нэр. Хар хөх эмэгтэй байрных нь өмнө уулзахад тэр надаас миний нэрийг асуусан. Тэгэхэд би нэрийг хэлээгүй. Би өөрийнхөө нэрийг мэддэггүй ч. Хөөе чулуунгой, та намайг сонсож гинөө? Энэ чиний гарын үсэг мөн бицтэй. Чулуун дөржгээд бүтэн нэр чинь чинд бичээстэй байна. Харж гинөө? Чиний иргэний үнэмлэхэн дээр хаяг чинь ч гэсэн манай арын байр байсны энд бичээтэй байна. Харж байгаа үсттэй. Чулуун дөрж. Тийм ээ, намайг чулуун дөрж гэдэг. Эхнэр маань Чука гэж дууддаг. Юу вэ? Би яагаад энэ бүхнийг мартчихсан иргв? Бидний хүүхэд. Тийм. Үнэхээр золгүй явдал болсон. Бид их шаналсан. Бас бидний хүүхэд хар хөхөнгөн дуртай байсан. Харин би дургүй байсан. Түүнийхээ дуртай өнгийг ойлгох гэж зориудаар хичээсэн ч сүүлдээ айх болсон. Хар хөхөөс зугтсан. Би юуг ухаан алдаад унчихгүй тулд хаалганы бариулаас харч чадлаараа зуурлаа. Байр түрээслэгч авгаа над руу чичлээд ямар нэг юм ярих хэдий ч надад юу ч сонсогдсонгүй. Чигшүүгч толгой манархажээ. Би гинтхэн сэхэ орох шиг боллоо. Би яарах хэрэгтэй, тийм ээ. Яарахгүй бол болохгүй. Тэр минь амиа хорлно гэж байсан шүү дээ. Сүүлийн хэд хоног гудамжаар явж байгаа нь харагдаагүй. Гэртэй л байгаа. Бурхан минь, би гэртээ харихгүй энд юугаа хийж байгаа хэрэгв? Би намайг хоргоон зөксөж байсан байрны эзэн авгааг түлхэхэд хажуугаар нь гарчгүй лээ. Бурхан минь, би яаж чадваа гэсэн бодол төрөхөд хоёр хөлийнхөө хамаг чадлыг шавхан хамаг хур дараагүй лээ. Арын байр миний жинхэнэ гэр дэндүү хол санагдав. Өвлийн цагт хөлдөө гутал байтугай оймсчгүй хамаг тамираа шавхан гүйх эдэр насны залууг анзаарсан хүмүүс гайхах хэдий ч чухам яагаад хаанаас хаа хүрэх гэж ингэтлээ яарч байгааг нь огтхонж төсөөлсөнгүй. Зохиолыг уншиж эвлүүлсэн Гамболд 2022 он Улаанбаатар хот. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.